Би хэлэхэд энэ 152 гишүүнийг болиод ингээд сандал нэг 20 эдхэн гишүүнтэй энэ Швед улс гээд утас зурагтаар гарч ил байна. 20-30 сая хүнтэй улс чинь нэг тийм 10-аад гишүүнтэй л болоод байна. Энэ хөгжилтэй орныг жишгийг дагуул яасан. Ер нь 76 уйтгоо ер нь 152 чи бүр ихсэн 100 яманчаар байгаа. Ердөө нэг 20 гишүүнтэй үйл яасан. Би тийм л саналаа өгч байна. Одоо дээр үе чинь дандаа малчтын төлөөлөл, ажилчдын төлөөлөл энэ төргээд тэр их баг хурлын юунд ч гардаг байлаа. Одоо ч дандаа амьдрал мэдэхгүй тасарцсан энэ дарга нарын хөвгтүүд ч юм уу тийм л улсууд гардаг болсон байна гэж би ойлгодог. 76 нь хулгайч юм бол хулгайч гэдэг өөрөөсөө зөвшөөрсөн байгаа. Тэр дор чанд гишүүн гарч би нэг хулгайч нь байна гэж зарлцсан тийм. Тэгвэл 76 нь хулгайч юм бол ахаад цаана ахаад 76-г ахаад хулгайч сонгогдох тогтолцоо нь байж шít. Яг энэ тогтолцоогоор чинь 76 хулгайч сонгогдсон юм бол яг энэ тогтолцоогоор ахаа явах юм бол ахаад нэмээд 76 хулгайч сонгогдоод нийтээ 152 хулгайч болох гэдэг шүү дээ тийм. Тэгэхээр энэ сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх арга байна уу гэхээс өөрөөр бол тэгж яг энэ тогтолцоогоор яваад 152 болгоо тэгээ бусд нь худалдаж 152 болчих юм бол хүн худалдаж авч чадахгүй ингэнэ. Тэрэн шиг худлаа юм байхгүй. Анханасаа ер нь тэгвэл яах гэж 76 хулгайч сонгосон юм бэ. Өөртөө хулгайч гэж нэрлээд байна шүү дээ. Энэ хүмүүс чинь зөвшөөрчгээд байна тийм ээ. Тэгэхээр ийм логикгүй юм битгий яриа. Тэгэхээр энийг өөрчлөх ёстой. Өөр одоо гарц гаргалгаа байхгүй байна шүү дээ гэж хэлмээр байна. Өчигдөр Сүхбаатар дүүргээс сонгогдсон мөнх цэцэг гишүүн бол нэг 60 эдийн ихч 5 6 ах нар цуглуулсан. Ингээд гарын үсэг саналыг ингээд авж гин. За тэгвэл Сүхбаатар дүүрэг ерөнхийдөө нэг 17 мянган иргэдтэй гэж би сонссон. Тэгвэл тэр 17 мянган иргэдийг 60 70 хүн төлөөлж чадах юм уу те? Битгий ингээд нэг худалдагдсан хулгаагаар одоо нөгөө хүмүүсээс санал аваад байгаа ч тэр хэсгийн ахлагч хэсгийн дарга авгаа нар чинь эгч нар ах нар чинь тэр 60 70 мянган тэр 10 эдэн мянган хүнийг төлөөлж чадахгүй та нар иргэдээ санал авах гэж байгаа бол 3 4 сарын өмнөөс хуулийнхаа төслийг ингээ ухуулан сурчлаад хуулиа танилцуулаад тэгээ 3 4 сар ингээ янз бүрийн хэлбэрээр ингээ иргэдээ санал авч иж дараа нь энэ хуулийнхаа төслийг хийлцээч битгий зүгээр нэг ингээл нэг хулгайн шугамар өргөн барьчингуудаа тэгээд хулгаагаар ингээд нэг худалдагдсан эдгэн хүмүүсээ цуглуулад саналыг аваад ингээд ард түмний одоо боломжийг ард түмний эрхийг битгий хулгайлаад байгаа чи